За Арслангийн асцендентийн 10 дугаар сарын уурын босголыг харцгаая. За Арслангийн асцендентийн хэрэгжигч нар нь одоогоор 3 дугаар хавс болох жинлүүрийн орд төр тушилсан байна. За жинлүүрийн үйлрэлд арслангууд альва нэг имийг суралцах, бичиг цаастай харилцах, мэдээлэлтэй харилцах, хүмүүстэй харилцах, эсвэл ойрын аялалд явах, хол ойр хамаагүй аялалд явах, эсвэл хөдөлгөөнтэй байдлаараа маш их нийгэмшиг шаардлагатай байгаа тийм толгоогоо ажилуулсан үйл хэрэгүүдийг хийж байгаа, эсвэл тийм хурдан өөрчлөгдөж байгаа ажлуудыг хийж байгаа, мэдээлэл оюуны үйл хэргийг хийж байгаа үе байж болох байна. Өөр тохиолдолд найз нөхөдтэйгээ уулзах, ах эгчнэр хамаатан садантайгаа, хамаатан садан гэхээс илүү ах эгчнэр үеэлүүд үе тэнгийнхэнтэйгээ уулзаж цагийг өнгөрөөж байгаа тийм цаг үе байж болох юм аа. За 10 сарын 23-наас нар 4 дугаар хавс болох хилэнцгийн орд руу нүнэ. Тэгэхээр 23-наас хойш 1 сарын турш Арслангийн асцендентыг хүрээлэх орчин нь гэр бүл, оршин суудаг газар, хувийн бизнес гих мэтлэн дотоод сэдвийн хүрээнд байх болно. За 23-наас хойш 1 сарын турш илүү гэртэй байх нэрчимжигч ч юм уу, эсвэл гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөж гэр бүлдээ анхаарах шаардлага гарах, эсвэл цусан төрлийн хамаатан садантайгаа холбогдох, бас тэдэнд төвлөрөх шаардлагатай тийм цаг үе өрнөх боломжтой байна. За саяхан болсон 9 сарын 21-ний хэртэл таны 2 дугаар хавс болох мөнгөний хавс дээр болсон. Тэгэхээр 9 сарын 21-ээс хойш цаашдын 6 сарын турш энэ хэртэлтийн энерги нь хүчинтэй байна. Тэгэхээр энэ цаашдын 6 сарын турш та мөнгө сэрхэн олох тухайд илүү их төвлөрч, эсвэл мөнгийг хэрхэн ухаалгаар зарцуулж, хэрхэн мөнгийг гамнаж хэрэглэх гэх мэтлэн сэдвүүдээр төвлөрөх 6 сар эхэлсэн байна. 9 сарын 21-ээс хойш маш олон Арслангийн асценденттай хүмүүс санхүүгийн хувьд цоошин эхлэл тавьсан болов уу? Эсвэл ямар нэгэн мөнгө олох арга нь шинээр эхэлж ажил шинээр орсон ч юм уу? Өөр ажил давхар хийж байгаа ч юм уу? Энэ нь мөнгөтэй холбоотой юу ч хийж болно. Эсвэл мөнгө гэхээс илүү ямар нэгэн хоол хүнсэнд илүү их төвлөрч суралцж байгаа. Эсвэл эд материалтай харилцаж суралцж байгаа, наймаа хийж байгаа ч юм уу те. Гэх мэтлэнгээр бүх төрлийн зүйлсийг үн цэн дээр тулгуурсан зүйлс дээр төвлөрсөн цаашдын 6 сар болж өрнөхөр байна. За 10 сарын 17-нд нар Бархасад гарагтай дөрвөлжин аспект үсгэнд 13-наас 21-ний хооронд Арслангийн асценденттай хүмүүс эрэг таатай боломжийн байна. Уур амьсгал нь гэгээлэг, илүү урам зоригтой, ямар нэгэн зүйлийг хийх хүсэлтэй, эсвэл бодож байсан зүйлсээ хийж эхлэх ч юм уу. Эсвэл хэрвээ би ч муу байсан бол энэ үед би нилаарших, илүү гэгээлэг болох, илүү дайггүй мэдрэмжтэй байна. Өөр тохиолдолд зарим Арслангийн асценденттай хүмүүс энэ үед бусдыг байлдан дагуулж, удирдан зохион байгуулах үүрэг тэдэнд ногдож магадгүй юм аа. За 10 сарын 24-нд Плутотой дөрвөлжин аспект үүсгэн тэгэхээр 23-наас 26-ны хооронд Дэлхийн ван гарагийн нөлөөнөөс үүдэж жоохон хүнд хэцүү дарамт шахалтанд орох ч юм уу, эсвэл өөрийн хүссээгүй зүйлийг хүчээр хийх шаардлага гарах ч юм уу, эсвэл танаас хамааралгүйгээр ямар нэгэн бусдын нөлөөнөөс үүдэж, эсвэл системийн өөрчлөлтөөс үүдэж даган мөрдгөөс өөр сонголтгүй тийм нөхцөл байдалд орох магадлалтай. Энэ үеийн танд хүнд хэцүү, дарамттай, стресстэй санагдаж магадгүй юм аа. За тэгэхээр 17-ны аспект эрэг таатай, 24-нийг жоохон тэмхэн байгаа учраас анхаарал болгоомжтой аваарай. 7 дугаар хавс болох хасын харилцаа, гэрээ хэлцээр, түншлэл гэх мэтлэн бүх төрлийн харилцааны үйл хэрэгүүдийн уур амьсгалыг харцгаая. За 10 сарын 11-нд санчир гараг сугар гарагтай эсрэгсэн 8-аас 13-ны хооронд. Энэ үед олвол бусадтай уулзаж, гэрээ хэлцээр хийх, болзонд явах, хүмүүстэй уулзаж, ойрын аялал хийхэд тааламжтай байна. Хэрвээ та ганц бий болвол энэ үед боломжийн хүнтэй уулзаж болно, болзонд явж болно, эсвэл хайр дурлалын асуудлуудаа илүү ихээр гоё гэгээлгээр авч явах боломжтой үе юм аа. За 10 сарын 26 санчир гараг бууд гарагтай гурвалжин аспект үүсгэнэ. Тэгэхээр 23-наас 29-ний хооронд хостойгоо харилцах, эсвэл хүмүүстэй уулзах, эсвэл мэдээлэл дамжуулах, маркетинг хийх, наймаа хийх гих мэтлэн тийм толгоогоо ажилласан үйл хэрэгүүдийг хийх шаардлагатай хөдөлгөөнтэй завгүй үе байж болно. За 10 сарын 30-нд санчир гараг ангараг гарагтай гурвалжин аспект үүсгэн тэгэхээр 24-нөөс 11 сарын 4 хүртэл 10 сарын сүүлийн хэд хоног болвол хосын харилцаан жоохон тэмхэн байна. Учир нь энэ үед хэрэлдэж муудалцах, үг ойлголцохгүй байх, зодтолдох гих зэрэгс сэргийлээрээ ангараг гарагийн нөлөө нь харилцааг илүү эрчимжүүлж өгнө. Хит өөрийнхөө зүтгэж, өөрийн дураар ашигласнаас үүдэж харилцаа холбоо нь муудах эрсдэлтэй учраас болгоомжлоорой. Энэ үед ямар нэгэн чухал уулзалт, гэрээ хэлцээр ихэд тохиромжгүй байна. 10 дугаар хавс болох ажил мэргэжил нийгмийн харилцаа, карьерийн уур амьсгал ямар байхаг харцгаая. За 10 сарын 4-нд сугар гараг өмнөд санглаатай уулзна. 10 сарын 11-нд сугар гараг санчир гарагтай эсрэгцэнэ. За тэгэхээр 1-ээс 13-ны хооронд энэ өдрүүдэд бол ямар нэгэн ажлыг дуусгаж, цэгцэлж
Эсвэл нэг ажлыг дуусгахад нэг дедлайнд тааруулж ингэж яарч сандарч жоохон зовж ажиллах шаардлага гарч магадгүй. Өмнөд цанхлааны нөлөө нь та ажлаа цэгцээж дуусгаж ингэж нэг мөсөн ингээд тавьж явуулах, нэг хаалгыг хаах байдлаар нөлөөлнө. Харин санчир гарагийн нөлөө нь таны ажилдаа илүү хариуцлага өрүүлж, илүү удаашруулж, эсвэл ажлыг нь илүү сунжруулад, эсвэл ажлыг нь танаас холдуулах ч юм уу те. Нөгөө талаасаа илүү их хариуцлага өрж хүнд хэцүү давтан их юм хийх шаардлагатай байж болох юм аа. Тэгсэн хэрнээ бас давхар 10 сарын 8-нд Бархуу сайд гарагийн нөлөө орж ирж байгаа. Тэгэхээр 5-аас 11-ний хооронд Бархуу сайд гарагийн нөлөө орж ирж байгаа учраас хүнд хэцүү нөхцөлд байгаа ч гэсэн бас ямар нэгэн гэрэл гэгээ харагдчихээн, танд хэн нэгэн туслах ч юм уу, эсвэл хичээсэн хэрээр илүү ололт амжилттай байх ч юм уу, эсвэл нэг хаалга хаагдаа дахиад нэг шинэ хаалга нэгдэж боломжууд гарч ирж байгаа гэх жишээний бас байж болох юм аа. Тэгэхээр энэ нь сайнтай муутай үе байх нэ. 10 сарын 14-нд сугар гараг 70 гарагтай эсрэгцэн. Тэгэхээр 14-өөс 15-ны өдрүүдэд энэ нь ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд алдаа гаргахаас сэргийлэх хэрэгтэй. Жохон манандсан уур амьсгал, тодорхойгүй уур амьсгал бүрдүүлнэ. Тийм учраас алдаа гаргахаас сэргийлж 7 хэмжээч нэг огтлоор. Өөр тохиолдолд энэ ажлын газрын хүмүүстэй ууд суух, шоудах, мансуурах, эсвэл ажлын газрын уур амьсгал тийм зүй ёсны дэг журамтай гэхээс илүү жохон сахилга батгүй, хоол хүнс нь хэтэрсэн, эсвэл арх тамхи, кофе, чихэрлэг, junk food их идж байгаа ч юм уу те. Гих жишээний бас байж болох юм аа. За тэгэхээр 14-өөс 15-ны өдрүүдийг анхаарал болгоомжтой аваарай. За 4-р хаус олох хувийн орон зай, орчин суудаг газар, үл хөдлөх хөрөнгө, гэр бүл, хамаатан цаадан цусан төрлийн уур амьсгалуудыг харцгаая. 10 сарын 7-нд бууд гарыг дэлхийн банк гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 7-аас 8-ны хооронд гэр бүлийн дотоод сэдвийн хүрээнд баг зэргийн дарамт чахалт мэдрэх үе байж болно. Энэ үед танаа гэрийн эд зүйлс нь ингээд насаад дуусгаад эвдрэх ч юм уу. Эсвэл нөхцөл таны орчин суудаг газарт жоохон хүнд хэцүү дарамттай нөхцөл байдал үүсэх, системийн өөрчлөлт гарах жоохон асуудалтай хүнд хэцүү үе байна. 10 сарын 7-нд Плутогийн нөлөө нь гэр бүлийн нөхцөл байдлыг жоохон хүнд хэцүү, дарамт чахалттай, амар токсик харилцаатай байдлаар нөлөөлж магадгүй учраас болгоомжлоорой гэж зөвлөё. Гэр бүлийн гишүүдтэй хэрэлдэж муудалцахаас ирнэ болгоомжлох аспектууд байна. 10 сарын 30-нд ангараг гараг бууд гарагтай уулзж, тэгэхээр 14-өөс 28-ны өдрүүдэд гэр бүлтэйгээ хилэлцэж ярилцах асуудлууд байж болохоор байна. Эсвэл энэ үед нүүд сууж магадгүй. Эсвэл ангараг гарагийн дайны гараг тэгснээ бууд гарагч нь өөрөө харилцаа албаны гараг хоёр уулзж байгаа учраас хил амаараа ойлголцохгүй хэрэлдэх, үйл ойлголцох эрсдэлтэй учраас бүхэн анхаарал болгоомжтой аваарай. Эхний аспектууд бол жирэн жоохон таагүй аспектууд байна. Мөн 4-р хаус нь бас гэр орон гэхээс илүү хувийн бизнес бас байж болдог шүү. Энэ эдгээр нөлөөнүүд нь таны хувийн бизнес, хувийн хөтэлдэг онлайн шоп ч юм уу юу ч хийж болно. Тэдгээрт вебсайт ч нөлөөлж бас болно. За 10 сарын 24-нд таны 4-р хаус дээр буун нар Плутотой дөрвөлжин аспект үүсгэж чинь. Тэгэхээр 23-аас 26-ны хооронд дахиад л жоохон хүнд хэцүү байна. Магадгүй энэ үед Плутогийн нөлөө ингэж их орж ирж, хоёр удаа орж ирж штэ. Тэгэхээр энэ үеүүдэд гэр бүлийн гишүүд өвдөх ч юм уу, эсвэл гэр бүлийн асуудлууд нэлээд үүсэх, шийдвэрлэх асуудалтай байх боломжтой харагдаж байна. Энэ нь танд хүнд хэцүү, жоохон сорилттой санагдаж магадгүй. За 10 сарын 24, 26, 28, 30-ны аспектуудыг харцгаая. Эдгээр аспектууд нь нэг сонирхолтой нь Бархуу сайд гарыг, санчир гарыг, тэгснээ бас Бархуу сайд гарыг, санчир гарагийн нөлөөнүүд ээлжилж орж ирж байгаа. Тэгэхээр энэ сайн нөлөө, муу нөлөө ер нь бол ээлжилж орж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр Бархуу сайд гарагийн нөлөө нь таны гэр бүл, орчин суудаг газар, хувийн бизнест бол эерэг таатай боломжуудыг үүсгэж нөхцөл байдлыг сайжруулж өгнө, азтай байлгаж өгнө. Тэгэхдээ санчир гараг нь хязгаарлаад, зовоогоод, сорилт авчраад удаашруулах болно. Тэгэхээр энэ 24-өөс 23-наас 11 сарын 4 хүртэл бол зөв маш их зүйл ингээ ээлжилсэн сайнтай муутай үе байх болов уу гэж бодож байна. Нэг талаас харах юм бол санчир гарагийн нөлөөнд та ингээ хязгаарлуулад илүү хичээх шаардлага гараад гэр бүлдээ эсвэл орчин суудаг газрын сэдвийн өрөөнд илүү ингээ хариуцлага үүрээд түүндээ илүү ингээ сайн шамдаж хичээсний эцэст Бархуу сайд гарагийн нөлөө нь бас таныг дэмжиж хөлсөө гаргасан хэмжээнд амжилттай байх, ололт амжилттай байх үеэс байж болох юм аа. Тэгэхээр ер нь саармаг үе гэх юм уу? Тэгэхээр энэ үеч олон үйл явдалтай байх болов гэж тамгалж байна. 2-р хаус болох мөнгө санхүү, амжиргааны зардал, хувийн санхүү, эсвэл эд материал, хувцас, хунаар, амттан хоол гэх мэтлэн сэдвийн материалын үйл хэргийн сэдвийн уур амьсгал ямар байхыг харцгаая.
10 сарын 20 болон 10 сарын 8-нд барах сад гарагийн нөлөөнд орж иж байна. Энэ үед мөнгө санхүүт олох эсвэл мөнгө олох боломжууд нэгдэх эсвэл бэлэг сэлт авах гэх мэтлэнгээр мөнгө санхүүгийн хувьд хоол хүнсний хувьд эрэг таатай байна. Тэгэхээр энэ нь 9 сарын 29-ноос 10 сарын 4, 5-наас 11-ний хооронд нөлөөлнө. Эрэг таатай нөлөөтэй байгаа хэрнээ бас давхар онцгой нөлөө бас давхар орж ирж байна. Тэр нь 10 сарын 4-нд сугар гарыг өмнөд занглаатай уулзж байна. Тэрнээс 7-ны хооронд таны эд зүйл чинь дуусаад эвдрэх ч юм уу эсвэл юм худалдаж авах шаардлага гарсан чинь тэр нь олдохгүй ч юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар энэ үед мөнгө дутагдах ч юм уу эсвэл жоохон мөнгөний асуудал жоохон материалын зүйлсийн асуудлаас давхар гарч иж магадгүй харагдчихэв. За 10 сарын 7-нд Буд гарыг Плуто буюу дэлхийн ван гарагтай дөрвөлжин аспект үүсгэж байна. Тэгэхээр 7-наас 8-ны хооронд тийм торгуул төлөх ч юм уу эсвэл ямар нэгэн санхүүгийн жоохон дарамтанд орох, зайлшгүй төлөх шаардлагатай мөнгө гарч ирэх ч юм уу. Тийм зайлшгүй зарлагдах шаардлагатай жоохон хүнд хэцүү ядаргаатай нөхцөл байдал үүсэж байна. Ерөнхийдөө ингээд сайнтай муутай үеигаз 10 сарын 11-нд сугар гарыг санчаар гарагтай эсрэгч чинь тэгэхээр 8-наас 13-ны хооронд мөнгө санхүү жоохон дутагдах ч юм уу эсвэл хязгаарлагдах орж ирэх хөстөө мөнгө нь удаашрах бас байж болно. Гэтэ өмнөх аспектууд дээр барах сад гарагийн нөлөө байсан шүү дээ. Тэгэхээр ижил цаг хугацаанд ийм хоёр гарагийн нөлөө хамт орж ирж байна гэдэг нь та магадгүй өөр бус хүмүүсээс бэлэг аваад хамттай хоолойдож явж байгаа ч өөр нэг хүнд мөнгө зээшлээ гэж бодоход тэр хүн мөнгө өгөхгүй удах ч юм уу те. Гэх мэтлэнгээр тийм холимог, сармаг аль нөлөөгөө хамттай өгөх байх гэж бодож байна. За 10 сарын 20-нд ангараг гарагийн нөлөө орж ирж байна. Бууд гарагтай болж байна. Тэгэхээр 14-нөөс 28-ны хооронд гинтийн таамаглаагүй зардлууд ихээр гаргах боломжтой. Таны мөнгө шатна. Тэгснэ 12 сарын 24-нд барах сад гарагийн нөлөө дахиад ороод ирж байгаа. Тэгснэ 21-ээс 28-ны хооронд нөлөөлж байгаа. Тэгснэ энэ үед бол орлогоо орж ирэх боломжтой байна. Дахиад тэгснэ дахиад 10 сарын 26-нд Буд гарыг санчаар гарагтай гурвалжин асуултаас 23-наас 29-ны хооронд бас мөнгө дутагдаад мөнгө орж ирсэн чинь мөнгөө зараглагадаад мөнгөө дутаагаад байгаа ч юм уу те. Эсвэл дахиад л ямар нэгэн орлого нь удаашран хоошлох, сунжрах эрсдэлтэй харагдчихна. За 10 сарын 30-нд Буд гарыг Уранус буюу Тэнгэрийн ван гарагтай эсрэгцэн. Тэгэхээр 29-наас 31-ний хооронд гинтийн таамаглаагүй байдлаар мөнгө зарлагдах шаардлага гарна. Энэ нь эсвэл өөр тохиолдолд таны эд зүйлс чинь эвдрэх, гинтийн байдлаар эвдрэх, алуу болох гих мэтлэнгээр нөлөөлж болох юм аа. За тэгэхээр хэртэл таны 20 дугаар хаваас дээр гарсан байна. Мөнгө санхүүгийн асуудлууч маш сайнтай муутай ер нь бүх талаасаа ер нь ерөнхийдөө харах юм бол тийм сайнтай муутай, их адал явдалтай, олон үйл явдалтай тийм 10 сар болж өрнөх бололтой. Тэгээ 11 сарын forecast-аар уулзцгаая. Хэрвээ хүсвэл миний description хэсэг дээр миний дансны дугаараа надруу кофений мөнгө илгээж болон миний чаналыг дэмжихийг хүсэж байгаа бол за тэгээ баяртай. Like, subscribe дарахаа мартаоцай. Баяртай.